Өмнөх үйл явдлаар Габи руу эцгээ түлхэн унгаж, гөрөвлүүдийн шинэ ахлагч болсон байлаа. Тэр орк армийн жинхэнэ аюулыг ойлголгүй шууд дайрах тушаал өгснөөс болж өөрийн хүмүүсээ маш хүнд байдалд оруулна. Римуру Темпест, Ранга, Огрууд болон гоблин цэргүүдтэйгээ гөрөвлүүдийн нутагт дайртаж ирэх үед тэд нэгэн эмэгтэй гөрвөл оркуудтай цөхрөнгөө тулж байгааг харна. Савэ түүнийг аварч дайснуудыг нь хурдан устгаж байна. Римуру ирээд түүнийг эдгээх ундаагаараа амжилна. Тэр бол Габригийн дүү бөгөөд ах нь эцгийгээ хорж айрмаа оркууд руу бодлогогүй дайруулсан тухай хэлээд эцэг болон ахыг нь аврахыг гуйна. Римуру Саввыг гөрвлүүдийн ахлагчийг аврахаар илгээж өөрөө орк аримтай тулдахаар шийднэ. Урд фронтод Габригийн арим ихэндээ оркуудыг ялж байгаа мэт харагдана. Гэвч байдал маш хурдан иргэнэ. Оркууд ялагдсан гөрвөл цэргүүдийг идэж тэдний намагт тулдах чадварыг өөртөө шингээнэ. Ингэснээр оркууд өмнөхөөсөө хурдан илүү аюултай болж Габри болон түүний цэргүүдийг бүслэн шахна. Ойд Лаплас болон Гелмут хоёр тулааныг ажиглаж оркуудын хувьслыг хараад баярлана. Гэвч Драйд Трейний гарч ирж тэд ойг сүйтгэхээс өмнө зогсох ёстой гэж хэлнэ. Лаплас довтлохыг оролдсон ч Трейний ариун сүнс Сильфидийг ашиглан салхин цохолтой түүний гарыг тас завчна. Лаплас Гелмут хоёр Трейнийг дийлэхгүйгээ ойлгоод утаанууд зогтож одно. Тулааны талбарт Габри авраг орк генералтад нүүр тулна. Габри жадаараа хит хитэн удаа дайрсан ч генерал түүний довтлохыг үл тоон давшина. Генерал эцсийн цохилд өгөх гэж байхад Гофта болон Ранга гарч ирж Габриг хамгаална. Бинемару хард үлээр оркуудын игнийг шатааж хагрын сэлэмний ур чадвараараа дайснуудыг нэг нэгээр нунгааж Шон хүчтэй цохилтоо тэднийг зохино. Энэ үед Ранга хувьсаж Темпест одомчонд болж сэрнэ. Тэр өхлийн шуурга чадвараа ашиглан асар хүчтэй салхи хар аян үүсгэж аврах орк генералыг болон ойр орчмын олон оркийг устгана. Энэ тулаанд Габри амьд үлдсэн ч түүний арин бараг сүрч харин Римуругийн тал бүрэн давуу байдлыг авна. Саввэ энэ хооронд гөрвлүүдийн жинхэнэ ахлагчийг аварч буцах замдаа замд таарсан аврах оркийг амархан устгана. Гелмут Римуругийн хүмүүс орк армийг буцсахж байгааг хараад нэлээд сандарна. Тэр өөрийн эзэн Клайманд шийтгүүлэхээс айж тулааны талбар руу нисэн ирлээ. Гелмут яг үнэндээ орк лордыг ашиглан шинж төрийн хаан бий болгох төлөвлөгөөтэй байсан нь ил болно. Гелмут Габриг цаад болсон гэж үзээд дайрахад Габригийн дагалдагчид урд нь орж түүнийг хамгаална. Гелмут дахин давтах үед Римуру хамгаалтын шигээр Габриг хааж түүнд эдгээх ундаа өгөөд хүмүүсээ эмчлэхийг тушаадаг. Дараа нь Римуру өөрөө Гелмуттэй нүр тулна. Гелмут орк лорд Гелдээс тусламж гуйх боловч Гелд ихэндээ хөдөлдөггүй. Харин Гелмут түүнийг анх өгсөн нэрээр нь дуудаж Гелд гэж хэлэх мөчөд орк лорд гинт хөдөлж Гелмутыг тас завчин зайлав. Гелмутыг эзснээр орк лорд бүрэн хувьсаж чөтгөрийн хаан Гелд болон хувирлаа. Огрууд шин дайсан руу дайрлаа. Шон, Хагуру хоёр ойрын зайнаас цохилт өгч Бинемару хард үлээр шатааж Ранга хүчтэй шуургаар дайрсан ч Гелд байнга үлдсэн зэрэг. Тэр өөрийн орк цэргүүдийг хүртэл идэж хүчээ нөхөж байсан тул энгийн дайралтаар ялах боломжгүй байлаа. Их мөргөн Римуругийн биетэй хөдөлж Гелдийн товтлохоноос амархан бултаж гарыг нь тас авчина. Гэвч Гелд тэр дороо нөхөн сэргээж хүчтэй энергийн бөмбөөр эсрэг товтлно. Римуру хамгаалт хийж галын эргүүлэг үүсгэн Гелдийг бүрэн. Харин Гелд галт төсвөртэй тул галын шид бараг нөлөөлдөггүй. Эцэст нь Римуру өөрөө удирдлагыг буцаан авч ялах арга нь гаднаас устгах биш харин дотроос шингээх гэдгийг ойлгоно. Римуру махчин чадвараа ашиглан Гелд өсөглөн чадвараа ашиглан тэд бие биерүүгээ довтлно. Римуругийн махчин чадвар илүү хүчтэй байснаар Гелдийг бүрэн өөртөө шингээнэ. Римуругийн дотор Гелд өөрийн өнгөрснийг харна. Тэр өсөглөнд нэрвэгдсэн оркуудын хаан байсан бөгөөд ард түмний аврахын тулд хоол хайж яваад Гелмутийн нүлэнд орсон байсан нь. Гелд бүх нүглийг өөр дээрээ өөрхийг хүсгэд Римуру түүний нүглийг өөртөө аавна гэж хэлнэ. Гелд тайвширч түүний үхлээр өсөглөн чадвар алга болсноор орк арим тултаа зогсоолоо. Тулааны дараа Римуру бүх овгуудыг цуглуулж оркуудыг бүхэлд нь буруутгахгүй гэдгээ мэдэгдэнэ. Тэд өсөглөнд нэрвэгдсэн байсан тул ямар ч үндэстэн ийм нөхцөлд адилхан алдаа гаргаж магадгүй гэж тайлбарлана. Римуру 150,000 орчим оркод амьдрах газар, хоол хүнс, ажил олгож, хариуд нь тэд шинэ хот байгуулахад хүч хөдөлмөрөөр зориулах саналыг гаргана. Эцэст нь бүх овог зөвшөөрч агуу журaan ойд хамтран амьдрах шинэ холбоо байгуулах эхлэл тавигдана.
Тэрний Римурууг шинэ холбооныг тэргүүн болохыг санал болгож, Римуруу ихэндээ сандарсан ч бүгд түүнийг дэмжиж тэр үүргээ хүлээн авна. Дараа нь Римуруу өөрийн ойрын хүмүүст албан тушаал өгнө. Бенемару цэргийн асуудал хариуцсан генерал Шон бие хамгаалагч болон нарийн бичгийн дарга Хакуру багш Савэ тагнуулын албаны дарга Шунэ дотоод тэрэг болон гар улсын гол хүн Курабе дархан болно. Өмнөх орк хааны эслийг өвлүүлэхийн тулд Римуруу шинэ орк ахлагчид Гэлднэр өгнө. Габуро эцгийгээ түлхэн унасан хэрэгтэй агуусаа цөлөгдсөн ч үнэнч дагалдагч нь хамт явахыг хүсэж Габуро тэднийг харж хандна гэдгээ амлана. Гүрүүлүүдийн ахлагчид Римуруу Абиро нэр өгч дараа нь Габуро болон түүний дагалдагч Римуруугийн дор ажиллахаар ирнэ. Энэ үед Лаплейс Клайменттэй уулзаж Римуруу болон чөтгөрийн хаан Гэлдийн тулааны тухай мэдээлнэ. Клаймент Римурууг сонирхож эхэлж түүний хувьд Римуруу болон төлөвлөгөөнд нь саад болж гисэн шинэ аюул байлаа. 3 сарын дараа Кижинээр удирдуулсан оркууд хотын барилга, зам, бохир усны системийг бараг дуусгаж тосгон жинхэнэ хот шиг болж эхэлнэ. Нэг өдөр Древаргоны хаан Газел нисдэг морь унсан баатруудын хамт гинт ирнэ. Тэр Римурууг хүчрхэг удирдагч болсон гэж сонсоод өөрийн улсад аюул учруулах эсхийг биечлэн шалгахыг хүссэн байв. Газел Римурууд хаалц тулаан санал болгож Римуруу түүнийг зөвшөөрнө. Газел Римуруу хоёрын тулаан ихлэхэд Газелийн сэлэмний хурд туршлага Римурууг шахна. Римуруу их мэргэний дэмжлэгтэйгээр түүний хөдөлгөөнийг уншиж хамгийн хүчтэй цохилт нь Хакурогийн цохилттой төстэй байсан учраас түүнийг урьдчилан таамаглаж хааж чадна. Газел Римурууг зүгээр нэг нялцгай биет биш, ухаантай, өөрийгөө хянж чаддаг удирдагч гэж ойлгоод тулааныг зогсов. Мөн Хакуро Газелийн бага насны сэлэмний багш байсан нь ил болно. Тэр орой Римуруу болон Газел хоорондоо ярилцаж Древаргон улс Римуруугийн байгуулсан шинэ улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрнө. Римуруу өөрийн улсыг Жура Темпст холбооны улс гэж нэрлэхээр болж Шуна нийслэлийг Римуруу хот гэж нэрлэнэ. Энэ нэр Римурууг баг зэрэг хичээнэ. 2 хоногийн дараа Газел өмнө нь Кижинтэй зөрчилдөж байсан Вестаг авчирна. Веста алдаандаа чин сэтгэлээсээ уучлалтгүйж Римуруу болон Кижин түүнийг уучлж Веста эдгэх ундаг хийх судалгааны ажилд оролцож эхэлнэ. Римуруу Габурогийн дүүд Соко гэдэг нэр өгч түүний дагалдагчид мөн нэр хайрлана. Нэр авсны дараа тэд хувьсаж илүү хүнлэг төрхтэй болж хурдан хөдөлгөөнтэй болсон байлаа. Соко болон түүний хүмүүс Совгийн дор тагнуулын ажилд суралцаж Габурогийн баг Виродорогийн агууд эмэн ургамал тариалах үүрэг авлаа. Клайманы харшид Милим Нава Римуруугийн улсын тухай сонсоод өөрөө очиж үзэхээр шийднэ. Тэр асар хурдтай нисэн ирж ганцардахдаа авраг тоогоо мэд нүх үсгэнэ. Милим өөрийгөө чөтгөрийн эзэн гэдгээ зарлаж хинтэж муудалцах гэж ирээгүй гэж хэлсэн ч Шон Совэ Бенемарунаар түүнийг аюулгаж үзэн дайв. Милимийн эсрэг Шон хүчээр Совэ хурд болон сүүлдрийн хөдөлгөөнөөр Бенемару хард үлээр дайрсан ч Милимд бараг нөлөөлдөггүй. Милим тэдний товтлогоог тоглоом мэт хүлээн авч ганц хоёр хөдөлгөөнөөр бүдийг дарна. Римуруу хүчээр ялж чадахгүйгээ ойлгоод өөр арга хэрэглэхээр болно. Тэр Милимд зөгийн бал амсуулснаар амьдралдаа ийм амттай зүйл амсаагүй Милим тэр даруйд тайвширч Римуруугийн найз болохыг хүснэ. Римуруу түүнд хотыохонд гар хүрэхгүй бол зөгийн бал өгнө гэж амласнаар Милим Темпстийн хүндэт зочин болно. Блумендийн Уриар цайд болон Гэлдийн мастер Фьюз нар Римуруу болон шинээр байгуулагдсан Жура Темпст холбооны улсын талаар ярилцсан. Фьюз Римурууд итгэж болох эсхийг шалгахаар Темпст руу явахар шийдлээ. Виродорогийн агууд Веста өндөр чанартай эдгэх ундаг үйлдвэрлэх аргыг олж Кижин үүнийг Древаргонтой хамтран худалдаалах саналыг гаргана. Гэвч Римуруу агуугаас гарч ирэхэд хотод дэлбэлт болсон байлаа. Чөтгөрийн эзэн Карионы албат Фобио ирж Темпстийг эзлэхээр сөрдүүлсэн байна. Тэр Регард руу дайрахад Милим уурлаж ганц цохилтоор Фобиог хүнд шахтуулж орхино. Римуруу Карион өшөө авч магадгүй гэж санаа зовж Милимд дахин дур мэдэн цохихгүй байхыг амлуулна. Фобио ухаан ороод Карион өөрийг нь Темпст дэх хүчрхэг оршихуйг шалгуулахаар явуулсан гэж хэлнэ. Римуруу түүнийг буцааж явуулж дараа нь Милимээс мэдээлэл авахад Клаймент, Карион, Фрейн болон Милим нар өмнө нь орк лордыг ашиглах төлөвлөгөөтэй байсан нь тодорхой болно. Римуруу Гэлдийг ялснараа чөтгөрийн эздүүдийн төлөвлөгөөнд саад болсон гэдгээ ойлгоно. Фелмут улсаас юмгаар ахлуулсан бүлэг болон мөн Блуменд улсаас Фьюз, Кавал, Эйрон, Гедоноор
Журов ойроо ирнэ. Тэд авраг аалз мангаснаас зогтож байх үед Гофтой баг ганцаараа тэр мангасыг устгаж бүгдийг нь Римүрэ хот руу дагуулж ирлээ. Римүрэ Фьюст Темпест бол хүмүүст аюул учруулах улс биш гэдгийг харуулахын тулд хоттой хэсэг байлгахаар болно. Мөн Юмид өөрт нь ажиллах саналыг тавина. Римүрөгийн төлөвлөгөө бол Юми болон түүний бүлгийг Орклортыг ялсан бааtruуд мэд болгож Темпестийн тухай хүний ертөнцид сайн нэр түгээх явдал байлаа. Юми хотын амьдралыг хараад Римүрөг хүндэлж түнд туслахаар зөвшөөрнө. Клаймны талд Тир болон Футман нар Фобиаг ашиглан Карибдисийг сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Фоби Мелимд зодуулсандаа уурлаж илүү хүчтэй болохыг хүсэж байсан тул тэдний саналд хууртана. Тэр түүнд Карибдисийн хүчийг авбал Мелимээс өшөө авч чадна гэж ятгаж Фобио агуу руу орлоо. Гэвч үүндээ Клайм нь Карибдисийг сэргээж Мелим рүү дайруулахыг хүссэн байв. Фобио тэр хүчийг өөртөө шингээх мөчөд түүний биеэс хар бараан энерги дэлбэрэн гарч эхэлнэ. Эхэндээ тэр өөрийгөө илүү хүчтэй болсон гэж бодно. Гэвч удалгүй байдал эсрэгээрээ эргэлээ. Тэр хүч Фобиог захирч эхэлж, бие нь өөрчлөгдөн, оюун санаа нь айжмаар эвдэрч эхэлнэ. Харин Тир, Футман, Лаплас 3 энэ бүхнийг аюулгүй зайнаас харж байлаа. Тэдний төлөвлөгөө яг хүсснээр нь болж байгааг хараад тэд инээлдэнэ. Энэ үед Тирэний асар том ид шидийн өөрчлөлтийг мэдэрч Карибдис сэрснийг Римүрүүд анхааруулна. Тирэнигийн тайлбарснаар Карибдис бол жирийн нэг мангас биш. Түүнд асар их ид шидийн энерги байдаг. Гинтсэн ч хурдан нөхөн төлждөг. Эрт үед маш хүчтэй оршихуунууд хүртэл түүнийг бүрэн устгахад хэцүү байсан гэдэг. Хэрвээ Карибдис хот суурин газар хүрвэл асар олон хүн амь өргөдөх болно. Иймээс түүнийг иргэншилтэй газар хүрэхээс өмнө зогсоох шаардлагатай байлаа. Римүрэ хотын бүх хүчийг дайчилж оркууд, гоблинууд, оогрууд, гүрвлүүд мөн Доргоноос ирсэн нисдэг морьтой бааtruудтай хамтран хамгаалтанд орно. Гоблин Райдерс хурд багаар ажиллах чадвараа ашиглан дайралтаас бултаж нисдэг аврах зааснууд хит доош шумбах үед нь довтлоо. Гүрвлүүд зохион байгуулалттай байрлалаар тултаж газар дээрх удаан хөдөлгөөнтэй цэргүүдийг хамгаална. Хакро урд шуумд ойрхон байж хамгаалтыг сэтлэх гэж оролцсон нисдэг аврах заас бүрийг цочин өмгөн. Түүний сэлэмний ур чадвар тайван боловч маш нарийн. Шуунаг шархсан хүмүүсийг хамгаалan тулааны талбарыг эмх замбраагүй болохоос сэргийллээ. Харин Бенемаро Карибдисийн эсрэг шууд товтлохоог удирдана. Тэр тэнгэр өөд хүчтэй галын товтлохоонууд харуулж Карибдисийн аврах биед асар том дэлбэрэлтүүдийг үүсгэнэ. Эцэст нь жижиг мангасууд бүгд ялагдана. Гэвч гол асуудал хിവэрэ байлаа. Карибдис амьд хിവэр. Тэр бас урагшилсаар. Тулаан удаан үргэлжилж Темпестийн тал ядарч эхлэхэд Римүрэ Карибдисийн дотор өөр нэг ам байгааг мэдэрнэ. Тэр Фобиогийн оршихуйг олж мэдээд Карибдисийн жинхэнэ байна Мелим гэдгийг ойлгоно. Римүрэ Мелимд энэ тулааныг даатгахад Мелим шууд урагш гарна. Мелим Карибдис хоёрын тулаа маш богино үргэлжилж Карибдис бүх хүчээрээ дайрсан ч Мелим огт гэмтдэггүй. Мелим асар хүчтэй довтлогоо ашиглаж Карибдисийг нэг цохилтоор устгана. Фобиогийн бие агаарт унахад Римүрэ түүнийг аварч идэв. Фобио бүхнийг хүлээн зөвшөөрч чөтгөрийн хаан Карион үүнд оролцоогүй бөгөөд харин Тир болон Футман түүнийг хуурсан гэдгийг хэлнэ. Удалгүй Карион ирж Фобиог шийтгэхэд Римүрэ төвөг учруулсандаа уучлалт гуйна. Римүрэ Карионтой довтлохгүй байх гэрээ байгуулж Юрезана болон Темпест холбоотнууд болно. Ялтын дараа Мелим бусад чөтгөрийн эзэдүүдтэй уулзгаад түр явна. Тэр шөнө Римүрэ Шизүгийн сүүлчийн хүслийг санаж Ингресиа дахь эрх чөлөөний актемд очиж хүүхдүүдийг аврахаар шийднэ. Римүрэ Рангатай хамт Ингресиад хүрч эрх чөлөөний актемд Грандмастер Юки Кагурезатай уулзна. Юки ихэндээ Римүрэг Шизүгийн масктай байхыг хараад түн рүү дайрахч Римүрэ түүнийг тайвшруулж Шизүгийн тухай үннийг хэлнэ. Хоёулаа Японоос ирсэн гэдгээ мэдээд манга аниме ярьж тэр хоёр хоорондоо хурдан татнасна. Юки Шизүгийн хуучин тауншип болох Кен Ямисаки, Ryota Shikugaki, Gali Gibson, Alice Ronda, Chloe Albert нарыг танилцуулна. Эдгээр хүүхдүүдийг өөр ертөнцөөс хүчээр дуудсан боловч биед нь хит их шидийн энерги хоримтлагдсан тул хэдхэн жилийн дотор өөхөх аюултай байлаа. Римүрэ тэдний итгэлийг олохоор шийдэж хичээлээ эхлүүлнэ. Гэвч бүх зүйл тийм амар байсангүй. Зурагчид зааврыг нь үл тоож байнга маргалдаж, зарим нь бүр хичээлд оролцохоос ч татгалзна. Гэхдээ маргааш нь Римүрэ өөр арга барил сонгохоор шийдлээ. Тэр хүүхдүүдийг жирийн сурагчид шиг харахын оронд нэг нэгээр нь ойлгох хэрэгтэй гэж бодно. Ингээд Римүрэ хүүхэд бүрийн талаар илүү ихийг мэдэж эхэлнэ. Кеня ихэвчлэн хатуу дүр эсэгдэгч, бусдын өмнө хариуцлага мэдэрдэгтэй холбоотой байв.
Алис өөрийн ганцаардыг язгууртан мэд аашны цаана нуудаг байлаа. Гайли өөрийн мэдрэмжээ зөв илэрхийлэхдээ маш муу. Харин Клой гүн гуниг тээж явдаг учраас бусдаас зайгаа барьдаг байлаа. Римуру тэдэнтэй илүү их цаг өнгөрөх тусам хүүхдүүд айжмаар сэтгэлээ нээж эхэлнэ. Ангийн уур амьсгалж баг багаар сайжирлаа. Гэвч хамгийн том өөрчлөлт нэгэн гадуурх дадлгын үеэр гарна. Римуру сурагчдыг эрх чөлөөний академиас гаргаж бодит сургуульд хийлгэхээр авч явна. Тэр лекц уншихын оронд амьд гарах арга барил багаар ажиллахын чухлыг зааж эхэлнэ. Энэ хүүхдүүдэд жирийн хичээлээс хамаагүй илүү таалагдаж анх удаа тэд үнэхээр хөгжилдөж эхэлнэ. Харин энэ хооронд Римуру тэдний нөхцөл байдлыг илүү нухацтай судалж эхэлнэ. Их мэргэн хүүхдүүдийн ид шидийн энергийг шинжилнэ. Гэвч үр дүн нь тун таагүй байлаа. Хүүхдүүдийн доторх хүч тэдний биед байлгаж чадхаас хэтэрхий их байсан бөгөөд эцэст нь тэр энерги докторгүй болж тэднийг дотроос нь устгах болно. Их мэргэн хүртэл тэр даруй шийдэл олж чадсангүй. Энэ нь Римурыг маш ихээр бухимдуулна. Тэр шийзүүд сурагчдыг нь харж хандна гэж амласан бөгөөд тэднийг энэ чигээр нь орхих бодол Римурud огт байсангүй. Римуру эхлээд хүүхдүүдийн хүчийг шалгахын тулд тэдэнтэй аргументын тулаан хийлгэнэ. Кения галын шид болон сэлэм ашиглыг дайрсан ч Римурud хүрч чадалгүй ялагдана. Клой усны шидээр Римурud барихыг оролцсон ч тэр амархан болтгоно. Гали шидийн сумнуудаар давтарч Риото мангас болон хуурч биеийн хүчээр дайрсан ч хоёулаа үр дүнд хүрсэнгүй. Алис хүүхэлтэй болон тоглоом биетүүдэд хөдөлгөж давталсан ч Римурud ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Энэ сорилтод хүүхдүүд бүгд ялагдсан ч Римуру тэдний чадвар шидийн энергийн хэмжээг ойлгож авна. Римуру Шизугийн маскыг үзүүлж тэднийг аварна гэж амласан гэдгээ хэлэхэд хүүхдүүд түүнд бүрэн итгэнэ. Тэр Шизугийн биед ифритийн сүнс орсноор илүү удаа амьдрсныг санаж тэрэнэтэй үүнийг зөвлөлдөхөд хүүхдүүдийн биед хүчрэг сүнс суулгавал шидийн энерги товчжиж магадгүй гэж дүгнэнэ. Нэг өдөр тэнгэрийн луу нийслэл рүү дайрахад Римуру хүүхдүүдийг Рангад даатгаад хотыг хамгаалахаар явна. Тэнгэрийн луу хотын хананд ойртоход Римуру түүнийг Харибдус мангасаас тавьгүй суд гэдгийг анзаарна. Тэрээр Гэл чигүүрийн хааны өсөглөн чадварыг өөрийн махчин чадвартай нийлүүлэн шинээр бий болгосон илүү хүчтэй Гратны чадвараараа заргиж устгав. Энэ явдал хотын хамгаалагчид болон худалдаачдад Римуругийн хүчийг харуулна. Римуру сүнсний ертөнцийн хаалганы байршлыг мэдэж авна. Римуру хүүхдүүд болон Рангатай хамт Инграсигийн ойд орж аврах модон доторх хаалгаар сүнсний төрдөг байшин руу орно. Тэнд үл үзэгдэх дуу хоолой тэднийг шоолж хүчийг нь сорихыг хүснэ. Аренад тэд ягаан големтэй тулгарна. Римуру эхлээд големийн хүч хөдөлгөөнийг ажиглаж дайралтаас нь болтно. Дараа нь галын шид ашиглан големийг амархан устгана. Голем устгахад Рамарис өөрөө гарч ирж өөрийгөө читгэрийн хаан бөгөөд өмнө нь сүнсний хатан байсан гэж танилцуулна. Римуру түүнд шинэ голем хийж өгнө гэж амлаад хүүхдүүдэд сүнс дуудахад тусалахыг хүснэ. Сүнсний ертөнцид хүүхдүүд ээлж ээлжээр ариун сүнснүүдийг дуудаж эхэлнэ. Хүүхдүүд өөрийн хүчээр ариун сүнсийг дуудаж чадахгүй байсан тул Римуру тэдэнд туслана. Алист огторгон ариун сүнс, Кениад гэрлийн сүнс, Риотод ус болон салхины ариун сүнс ирнэ. Эцэст нь Клой ариун сүнс дуудахад асар хүчтэй нууцлаг оршихуй гарч ирж Римуругийн дундуур нэвтэрч Клойн биед орно. Их мэргэн үүнийг жирийн биш ирээдүгөөс ирсэн сүнс гэж анхааруулгач Клойн шидийн энерги тогтворчсон байлаа. Ингээд Римуру Шизугийн хүслийг биелүүлж 5 хүүхдийн амийг аварна. Тэр Юкид бүх зүйл амьдралтай болсныг хэлээд Темпст руу буцахдаа Клойд Шизугийн маскыг үлдээнэ. Буцах зандаа Римуруг нэг нууцлаг хар устай эмэгтэй сэм дагаж эхэлнэ. Өнгөрсөн дэх Шизугийн үйл явдал. Шизу Филдвуд улсад гарсан чөтгөрийн хэрэгт оролцсон нь хэл болно. Тэр үед нэг эмэгтэй өшөө авахын тулд цусаараа зан үлийн тойрог зурж Блэкийг хар устай хүчрэх чөтгөрийг дуудсан байв. Блэк хийх зүйлгүй уйдсандаа түүний дуудлагыг авч хүсэлтийг нь биелүүлэхээр ирсэн энэ байлаа. Шизу Филдвугийн ордонд ирэхэд адал явдал хайгчид чөтгөрийн хэргийг шийдэхээр сугларсан байлаа. Гэвч зарим хүмүүс чөтгөрт эзлэгдсэн байж болцсошгүй тул хэнийгч гаргахгүй байв. Блэк гарч ирээд хайж буй чөтгөрөө олох хүртлээр бүгдийг устгана гэж зарлана. Шизу болон Блэкийн тулаанд Шизу Ифритийн гал болон галтай сэлэнийг шиглэн дайрлаа. Блэк түүний довтлохойг хүлээн авч жинхэнэ хүчээ гарган далавчтай чөтгөрийн дүрээ харуулна. Блэк эсрэг довтлох үед Шизугийн маск түүний цохилтыг хааж гарыг нь тац завчна. Блэк маск цаг хугацаатай холбоотой онцгой эд болохыг ойлгоод тулааныг төр зогсоон алга болно. Шизугийн ордныг гүн хэсэгт очиж
алтан үстэй баатар мэт харагдах Ортос гэх чөтгөртэй тулгарна. Ортос бол Филдвүүдийн жинхэнэ удирдагч бөгөөд сайд болон хуурамч хааныг хүүхэлдэй мэт ашиглаж байсан нь ил бол. Флэкийн жинхэнэ зорилго нь баатрын дур хоёрсон чөтгөрүүдийг илрүүлэх байлаа. Бүгдийг устсны дараа Ортсыг чалж Филдвүүд улсыг чөтгөрийн нөлөөнөөс чөлөөлнө. Флэк Шизуг амьд үлдээж өөрийг нь алсан гэж худал мэдээллийг зөвшөөрүүлнэ. Шизу дараа нь аяллаа үргэлжлүүлж хизээ нэгэн өдөр хэн нэгэн Флэкийг зогсооно гэж бодон явна. Одоо үед Флэк Шизугийн масктай Римүрөг ажиглаж байлаа. Сайн байцгаана уу? Any Vibe YouTube суваг маань эргэн ирэх гэж байна. Та бүгдтэйгээ